Студид одоо ярилцах зочин ирсэн. Би бас нэлээд олон жилийн хугацаанд бас ярих юмсан ер нь бас дотоод мөн чанарын уудлал баримттай их олон агуулга нийгэмд ил болондоо гэж бодож явдаг ийм кейсүүдийн нэг л дээ. За энэ хүн бол одоо шинэ намын удирдах зөвлөлийн гишүүн одоо эдийн засагч Баярхуугай. За урилга хүлээж авсанд баярлалаа. Сайхан авч байна. Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ Улаанбаатараас ирж буй нэвтрүүлэгч ярилцлага өгөхдөө системийн авилга ухсрагдсан он цагийн эхлэл нь Санжаа сүрэнгийн зориг гэдэг улс төрч алагдсан он цагтай давхцдаг. Элбэг доржиг ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байх үед ерөнхий сайдаар томилогдох нь маш тодорхой болчихсон зориг гэж улс төрч бусдын гарт хорлогдсон гэж мэдэгдлээ. Харин ерөнхийлөгч асан Элбэг дорж Америкийн нэгдсэн улсаас ярьцлага өгч тухайн үед Санжаа сүрэнгийн зоригийг ерөнхий сайдаар томилох асуудал огт яригдж байгаагүй зэргээр үгүйсгэв. Энэ талаар Монголын анхны компаниудын нэг Monsonik Group-ийг үүсгэн байгуулагч эдийн засгийн ухааны доктор Төмөрдөшийн Баярхуутай ярилцлаа. За Элбэг доржгийн яриагаар би бас асуулт эхэлж гэж бодож байна. За ерөнхийлөгч асан Элбэг доржгоо бол нэг юм зүйл хэлдэг шүү дээ. Яг тэр хэрэг явдал болсон 98 онд бол бид нэр одоо хамгийн сайн найзгаа би алж чам маш хүн цогцолд авсан. Тэг одоо бүр байж болох одоо бүх одоо хууль хяналтын байгууллага руу хандаж ингэ шахалт төсч. Бүр сүүлдээ Америкээс одоо тусгай хүчний байгууллагуудыг хүртэл ирж одоо энэ хэргийг илрүүлж өгөөч гэж хүсэж ийсэн гэж. Тэр энэ харилцааны хувьд бол та бас нэг тийм жоохон өөр хандлага яриад байдаг шүү дээ. Яагаад гэдэгтээ үнэлэлтэй хариулдаг вэ? Элбэг дор зориг хоёр хизээч найз байгаагүй хон чон шиг би энэ үзэж чаддгүйсэн. Энийг бол би баталгаатай гэрчлэн тэр үеийн бүх хүмүүс гэрчлэн. За яагаад тэгэхээр 90 оны арсан хувьсыг нэрлээд байгаа одоо юуг нэрлэх нь хамаагүй. Тэгэхээр тэрийг гол санаачилсан философч нь ерөнхийдөө тэрний гос гаргалгаа хийжсэн үн нь бол зориг. Тэнгуут удахгүй нөгөө Элбэг дорж маань энэ тэнд аваарцсан хүмүүстэр очиод пофрод мөрхөн шүүрч аваад хурдан гарчдаг тэр нохоо залиараа нэг мэдсэн чинь зориг хажуугаар орж ихэд арчсан хувьсгад холбоо молбогод явцсан. Анхны байгуулсан зориг. За тэгээд дараа нь 92-оос 96 онд бол зориг нь гишүүн болж чадаагүй Элбэг дорж байж байгаа нөгөө тагнуулын хэрэгт холбогдоод өөрөө гишүүнсээ үзүүлэлтсэн. За тэгээд 95 онд Монголын арчсан намын даргын сунгаа болоод халзан гамболд Элбэг дорж өөрөөсөө Элбэг доржин дарга болсон. За тэгээ би өөрөө эднэртэйгээ маш ойрхон бүгдэндээ нийлж явдаг хүн учраас маш сайн мэдж штэ. За тэгээ 96 оны сонгуульд ялахад намын дүрмээр намын дарга Элбэг дорж ерөнхий сайд болох байсан. За тэрийг тухайн үед нь Баабар халзан гамболд болон бус хүмүүс хуйлж жагаад Инх сайхан энэ хуйлж жагаад тухайн ерөнхийлөгч Очир Баттай хуйлж жагаад намын дүрмэнд заасны дагуу Элбэг дорж болох байтал Элбэг доржийг болгоогүй Инх сайхан болцсон. Элбэг доржид их хурлын дэд даргын албанчаар оногдсон. Тэр цагаас ихтэй манай ерөнхий сайд болохын тулд намын дүрмээ хэрэгжүүлж болохын тулд Инх сайхныг унгах тэмцлийг эхлүүлсэн. За тэгээ Инх сайхныг та нар санаж байгаа бол тэр 4 сарын 98 оны 4 сарын 22-ны өдөр Элбэг дорж ерөнхий сайд болсон гэж штэ. Тэгэхээр тэрний өмнөх өдөр байна уу 2 хоногийн өмнө байна уу? Тухайн үе арчсан холбоо эвсэл гэж. Арчсан нам социал-демократ намаар эвсэлсэн байсан хурал болоод тэр хурлаар миний санаж байгаа 3 хүн 4 хүний саналаар намын дүрмэнд заагдсан намын дараах ерөнхий сайд байх ёстой гэдэг шийдвэр гарч иж нэгд намын шийдсэн учраас Инх сайхан ажлаа өгөхөөсөр аргагүй болсон. За тэр хурлыг хуралдуулж өөрөө огцрохгүй тулд тэр хурлыг хийлэхгүй хэдэн сар Инх сайхан барьсан. Дээр нь Элбэг дорж амар жаргал одоо хэн бэдний Батуул мөл Баабарыга бүгдэн дээр нь хэрэг үүсэн шүү барин шүү гэд Инх сайхан маш хариг сандаад бүгд айцсан байсан. Одоо бүр салахын аргагүй хоёр найзыг бүр хончон байсан гэж хэлж байна. Хончон угаасаа үний юм чи. Харж ийсэн юм та. Үнэн байлгүй. Би одоо дахиад тайлбарлая. За тэгээд Инх сайхныг огцруулсанд бол намын хурал хийх хэрэгтэй болсон. Намын дарга ерөнхий сайд байх ёстой гэдэг хурлын шийдвэр гарч огцох өргөдлийн өгүүлэх хурлыг талигач зориг удирдсан. Өөрөөр хэлбэл Элбэг дорж Баабар хин одоо энэ Батуул бүгд айгаад тэр хурлыг удирдах чадахгүй. Тэгтлээ Инх сайхнаас айдаг гүлгүүд байхгүй юу? За зоригийг хурлыг удирдуулахын тулд гэртээ байж хад 3 цаг хавцаа Батуул манай гэрээс намайг ирж аваад за тэгээд зоригоор хурал удирдуулахгүй бол бид нар дийлэхгүй байна. Зориг бид нар муу учраас одоо та нар минь яриач хөрөөч гэж. Үнэхээр Элбэг дорж зориг хоёр сайн байсан бол Элбэг дорж тэгж ярихгүйгээр өөрөө очиж зоригтойгоо хурлаа удирдуулчих штэ. Мөн үү? За тэгээд тухайн үе засгийн газар 9 яамтай байсан. Тэгээд дэд үтсийн сайдаар зоригийг 51-ийг тохиролцчихээж хурал удирдуулж Инх сайхныг огцруулсан байхгүй юу? Тэнгуутаа Элбэг дорж шууд өөрөө ерөнхий сайд болж авчаад дараагийн 7 хоногт нь 9 сайдынхаа нэрийг оруулахдаа тухайлбал Баабар сангийн сайд, Баяр цогт, байгаль орчны чөлөө, сайхан бэлэг боловсролч чөлөө баахан сайдуудыг тавиад явахдаа дэд үтсийн сайд дээр тохирсон байсан тохирооноос мөрөөд зоригийн орнд казино болохыг дэвшүүлсэн байхгүй юу?
Та одоо дарахтай түүх үзчихлээ. Тэгэнгუут нь анх удаа Монголын түүхэнд Тэгэд зургууч нь дэд үтсийн сайд болоо байсан. Тэгээд би дахиад тайлбарлая л да. 9 хүний нэрийг өгтөө дэд үтсийн сайд дээр нь казино батлахын нэрийг өгсөн байхгүй юу? Тийм учраас түүх үзэ гараад ирчихнэ. Энд чинь нөгөө нэг одоо манай оюун эрдэнэ тавиад байгаа Португал тийм муухай залтай зоригийг ашиглаж Чингис хааныг огцруулчаад тэгээ өөрөө зоригоо мөрсөн хүн байхгүй. Ямар юмны найд. Тэгээ яасан цаашаа. Тэгээ сонсч. Тэгэнгუут нь тэр оройн ёстой нөгөө зоригтой нийлдэг маньвит одоо социал демократын Ааганбаатар гэдэг наран гэлээ бүгдээрээ асуулт гараад ирнэ. Бүгдээр нийлж хагаад мөн тухайн үеийн махныхантайгаа нийлж хагаад нууц санд хураалтаар орж ирэхэд 8 саяын дэвшчихэд казиног нь унагцсан байхгүй юу? Тэгээ казино чин Баабур өрөөнд орж агсан тавиад үнсний сав шидлээ мэдлээ. Тэр үеийн та нар мэдээ үзээрэй. Тэгэхээр ч ямар юмны найз байх элбэгдэрч зориг хоёр найз байсан бол амлсараа дэд үсгийн сайд болгоно өстэй. Тэгтэн зоригтой хамтарч ажилладаг хүмүүс нь коновчт нь нийлж хагаад казиногийн хүүтэй ганцхан 9 сайдаас нь сугалж унагаад тэгэд дараагийн долоогт нь эцсийн дүрэндээ аргагүй ихэн зоригийг дэд үтсийн сайдаар оруулж батлуулсан байхгүй юу? Нэгдүгээр кейс нь. За хоёрдугаар нь үеийнхээ та нар сайн санаж байгаа. Яг 3 сар болчиход тухайн үеийн Ардын банкыг өөрчлөө Сэргээн Босготын банк болцсон байсан банкыг $5 сангийн сайд Баабар ерөнхий сайд Элбэгдэрт нэр $5 голомтод хувьчилсан байхгүй юу? Үнэгүй хөр хил гарна гэдэг $5 шүү. Өөрөөр $5 банк хувьчилсан. Банкнд Сэргээн Босготын банк уу хуучин одоо Ардын банк нийл Ардын банкыг нөгөө реструктур буюу бүтцийн өөрчлөлт хийсэн банк байсан байхгүй юу? Тэгээ тэрийг $5 хувьчилсан гэдэг юмар 3 сарын дараа Элбэгдэржийн засгийн газар огцорсон. За тэгээд дараа нь 6 сар үүрэг үүсгэж хамгийн урт үүрэг үүсгэж засгийн газар. Яагаад 6 сар байсан гэхээр тэмцэл нь ерөөсөө зоригийг болгохгүй тулд. Яг тэр нөгөө талаас нь одоо баг өндөр ихэд чинтэр нь болохоор зоригийг болгох гэдээсэн. Зоригийг болгохгүй тулд халзан амбалдыг 7 удаа төвшүүлсэн. Тэгээд сүүлд нь зоригийг болгохгүй тулд дараагийн алхмууд хийгээд тэгээд яг тэр явсаар байгаад өвөл өдөр нь явсаар байгаад сүүлдээ зориг маань талигач болсон. Гэтэ би нэг бол тэгсэн гэж холбож хийж чадахгүй шүү дээ. Зүгээр би лог дараалал хийж. Амбалдгой чинь 6 биш 7 байлоо. 7 байхгүй юу? Тэгээ оруулаад ирдэг буцаагаад ирдэг нэг тийм. Эдгээр ч гэсэн заавал болгоно гэдэг. Ягаад тэгэхээр нөгөө цаанаас нь өгч байгаа нэр нь зориг, наран цацралт, миний санаж байгаагаар өмнө говийн баяр сайхан, амар жаргал чөлөөтэй хэдүүний нэр өгөхөөс халдлагын зөвшөөрөхгүйсэн байхгүй юу? Мөн үү. Тэгэхдээ хамгийн магадaltaй зориг байх магадaltaй байсан. Тэгэхээр та нар логкор болчих. Зүгээр л дэд үтсийн сайд дээр хурал өдөрдөө Чингис хааныг өөртөө айгаж чадахгүй учраас зоригоор унгуулж авчаад дэд үсэг тохирчоо мөрчаад дараа нь зоригийг болгох юу гэж өгтлээ айжсэн хүмүүс чинь ямар юмны найз байх юм бэ? Тэгээ чадсан юм Элбэгдэрж тэр яриад байгаа Америкаас наттай нүгээрээ мэтгэлцэж болно мөн үү? Тэгэхээр Элбэгдэрж ер нь Элбэгдэрж хэлэхэд Элбэгдэрж чи одоо ингээд энэ Монгол улсад 30 хэдэн жил гай боллоо ш 2 удаа ерөнхий сайд 2 удаа ерөнхийлөгч хийлээ. Чиний юугаар миний олон жил яриад байгаа долларын колоничлол Монголд бий болсон. Гол гардаж улс орноо долларын эздэд аваачиж өгсөн хамгийн том алуурч юм байхгүй юу? Маш жижиг гар штэ. Аймхаа худалж арчаагүй. Тэгсэн мөртөө нөгөө энд тэнд өөр тэмцэл хийхээр яг одоо энэ оюун эрдэнэд орж иж ярьж байгаа шиг ингээ ярингуут нь бүгдээрээ өөртөө тэмцэж чадахгүй юм чи Элбэгдэрж дээр мэргээд ингээ Элбэгдэржийг урдаа барьцдаг. Та Элбэгдэрж ерөнхийлөгч болонгуудаа өөртөө алтан юмыгаа яалаа да. Өөрийг гаргаж ирсэн арслан мандаага бүгдийг айлгсан шоронд хийх нь хийгээд нөгөө манай лөөмөдийн ганц их нүүрсээр хийж өгөөд байнга оюун эрдэнэг дэмжиж байгаа. Энэ залуу анх удаа бүр ерөнхийлөгчийн барьцаанд нь орцсон. Ерөнхий сайд нар нь том гишүүд нь барьцаанд орцсон. Тим юмыг анхны ингээд бүр жимийг гаргаад мөс цэсгчийг тэмцээд эхэлчлээ. Тийм учраас энэ дээр чинь би бүрэн чөлөөтэй дэмжиж хүн амьтанд урайлаад оюун эрдэнэ яг энэ тэмцлийг монголчууд нь нийл тэмцээрэй гэх. Тэгэд тэгтээ оюун эрдэнэ маань тэмцэл мэн болохоор нөгөө тэмцэл чинь 3 шаттай байхгүй юу? Хүнтэй тэмцэх, асуудалтай тэмцэх, тогтолцоотой тэмцэх. Тэгэхээр манай хүн бол тогтолцоотой тэмцэлд орж чадахгүй. Гэхдээ хүн нэг ингээд хүнтэй тэмцээд эхэлсэн дараа нь асуудал буюу эрдэнтийг буцааж авсан. Хөтөл дарахныг буцааж авсан. Энэ чинь асуудал байхгүй. Энийг хийж чадсан хүн хүссэн ч тогтолцоол очих ёстой. Үчигдэр хонгил угсарсан бол тэр Монгол улсын авилгын индекс гээд Монголыг дотноос нь гаднаас нь харж байгаа. 120-с 72 доо орох уу? Монгол улсын шүүхэд итгэл 18 байснаа 65 болж босох уу? Монгол улсын шүүхийг би тэр дээд шүүхийн дараагаар нь далимдуулж барих байсан бол тэр дээд шүүхийн дараагаад байдаг хамгийн том их мэдл тэр шүүгчдийн цалин мөн бүх юмыг шийддэг, шалгаруултыг шийддэг шүүхийн ерөнхий зөвлөлийг би тусад нь гаргаж хууль гаргаж батлуулж байгуулах уу? Ийм юм би хийх үү? Хийхгүй байсан. Энэ бүхнийг хийж Монголын шүүхэд тийм өөрчлөлт орсон учраас Монголын шүүхийн ихтгэлцэл гэдэг юм буусыг. Юу хонгил угсрах, юу яах? Тэнд зүгээр л өөрсдөө хүүж явсан улсууд нь хонгил гэдэг нэр дурдаад тэгэл яриад тэгэл тэр улсууд өөрсдөө хохирогчийн дүрд тоглож энэ нэрийг явуулж байгаа.
элбэг дорж ерөнхийлөгч асан ч юм уу байж байгаад нэг юм өрөөнөөс ингээл тийм супер мэдрэл хийгээл те. Одоо таны хилээд байгаа энэ тэмцлийг чинь модон жорлонд ялаас ивэхтэй зөөрлөд байна шүү дээ. Би зүгээр одоо нэг сэтгүүлч хүнийхээ хувьд боддог байхгүй юу. За тэр яриг ингээ бүтэн сонсохоор элбэг дорж ерөнхийлөгчийн нэг амар ихтгэл үнэмшилтэй байгаа зүйл нь бол энэ шүүх юм билээ шүү дээ. Тэгээ Монголд бол одоо шүүхийн хараат бус шүүх бас байгаа юм байна гэдэг итгэл байна гэдэг ингээ шүүхтэй амар итгэж байгаа. Энэ тохиолдолд ирээд энэ одоо шудраг гэж үнэлж байгаа өөрийнх нь үнэлэмжээр тэр шудраг байгаа шүүхээр шүүлэгчгэд яага болдгоо юм болоо гэж боддог байхгүй юу. Ер нь эрдэнэ бэлгэнч байна уу, элбэг доржинч байна уу, сайхан бэлгэнч байна уу. Тэгээ энэ хүмүүс зүгээр одоо шүүхтэй итгэж байгаа улсууд айцгүйгээр ирчихэд яг юу саат болоод байна вэ? Одоо наад төрч би ч гэсэн бас үзэж байгаа олон түмэндээ хэлмээр байгаа. Монголын ард түмэн ээ. Яг мэдээж амьдрал хэцүү, буруу санхүү мөнгөний таталцсан болоод оюун эрдний ажилч бас сайн явахгүй, хүнтэйгээ тэмцэх асуудалтай тэмцсэн мөртөө тогтолцоогоо хийж чадахгүй, нам дотор нь маш олон валютын сангийн даалгаврыг биелүүлдэг хүмүүсээс ихтэй зөндөө хүмүүс байгаа. Чинь одоо тухайн үед намрын их хөрийг барьж хорж хийдэг жахт элбэг дөрж хэлсэн үг байгаа. Борхоор дээр ч очиод хэлдэг, байнга дараа нь өөрөө өсөж гарч иж ярьдаг юм нь. Тэ? Гутлаа тасаа зангаагаад өгөөд очоо гэдэг. Тэр одоо зүгээр элбэг дөрж хэлмээр байгаа. Элбэг дөржөө чи тэ? Тэр Америкаас худлаа ингээд барьж чадахгүйгээр тэ? Шууд барьж ингэ шийдэх чадахгүйг нь алимдуулаад худлаа хоёлаа 100 мөмөр сайхан мэтгэл зийчих шиг алиархын оронд зүгээр хүрээд ирээ. Чамаас болоод элбэг дөрж чи гарц цугтснаас болоод. А дээр нь танаа сагал эрдэмтдэгч гарц цугтснаас болоод. Тэр сайхан бэлэг гарц цугтснаас болоод. Худалдаа хөгжлийн банктай холбоотой, Эрдэнэтийн 49-тэй холбоотой хөтөл тий дархны төмөрлөгийн үйлдвэртэй Монгол Улс цэвэрлэмтэй олон лицензтэй холбоотой том лоуны чи хэрэгчин сайн бүрдэн байцаатлаа буцчих байгаа байхгүй юу. Бид нар чи өөрсдөө нэгдүгээр шүүхтэртэй нөлөөлдөг гэсэн үг. Хоёрдугаар энэ тогтолцоогоо сайн мэдж байгаа учраас бүр үнэхээр шийдэх гэдэг нэнгууд нь гарч зогсож байгаа. Хэрвээ шийдэхэр биш байсан бол энэ ч ингээ байж байгаа байхгүй да. Тэр гарцсан байхгүй шудаг шүүх ч юм уу шудаг биш байсан хамаагүй аргагүй үнэн нотлох баримтанд тулагдаа шийдэгдэх болонгууд чинь элбэг сайхан бэлгэнд гарч цухтаад араас нь элбэг дөрж нь сахны гараа цухтцсан. Энэ хэргийг шүүх шийдэж чадахгүй сая мөрдөн байцаалтлаа буцааж байгаа чи эднэр тэг гаднаас судлаа ингэж баатар царайж ярьж хагаад сонгуул хүргээд оюун эрдний унагч өөр тэмцэхэн байхгүй гэсэн ийм л тооцоотой байгаа байхгүй да. Тэгээ Монголын ард түмэд бие зөвлөх гэдэг нэхэр оюун эрдний шүүмжлэг засах юм бол тустай. Оюун эрдний ихлүүлсэн энэ элбэг дөрж сахад мэтийн зөвөрчдөг нэг эзэнтэй хувийн компани банк гэдэг нэртэйгээр улс орноор тоглодог, улс төрөөр тоглодог, намаар тоглодог, ард түмэн тоглодог, улсын эдийн засгийг алдаг, энэмийг зогсоох. Дээр нь элбэг дөрж мэтийн улс орноор 30 хэдэн жил тоглосон хүмүүсийг дахиж хизээч нь Монголын ард түмэнд нөлөөлөхгүй, арч нам нөлөөлөхгүй болгож тэрвээ арч нам нь үнэхээр элбэг дөржийн бүдгэл дахиад засгийн хэрэгт гарах гэдэг нь тэрийг зогсоох нь өөрөө маш чухал учраас яг энэ асуудал дээр нь оюун эрднийг дэмжих хэрэгтэй болчиход байгаа байхгүй тийм чинь хоёр тусдаа салгаж зааглаж ялгажээж ард түмэн өөрөө бодох ёстой кейсүүд байхгүй юу. За боллоо доо. За бид тэр ерөнхийдөө ярилцъя танаас асуучи хариулт авчи гэсэн сэдв бол ерөөсөө илгийн хүрээнийхэн байгаа юм. Би аль нэг тийм улс төрийн нам ч юм уу бүлэглэлд хамаардаггүй. Оюун эрднийхээ юуг нь дэмжих ёстой, юуг нь шүүмжих ёстой. Тэгвэл би эсэргүүцдэггүй байхгүй юу. Шүүмжлээд оюун эрднийг засчаасаа гэдэг. Ягаад тэр энэ хүүхд чи үнэхээр сүүлийн 34 жил гарч ирсэн анхны хүн байхгүй юу. Тэрс намын дарга ерөнхий сайдын тийм өндөр аранктай статустай мөртлөө миний олон жил тэмцсэн банкны эзэн гэдэг нэртэй лоурчтэй хэсэг. Тэдэрт барьцаалагдсан улс төрчид тэрс Монгол улсын ерөнхийлөгчийг 2 удаа тий ерөнхийлөгчийн албыг хассан элбэг дөрж мэтийн хүмүүсийн хэсэг зоригтой тэмцэнэ гэдэг чинь айгүй чухал. Тэгээ нам дотроо байж байгаа Мегомби их бадамж унаа гэдэг яг цагаал эрдэнэлэг өөрийнх нь хүмүүс шүү дээ. Тэдэртэй ч гэсэн тэмцэх чинь айгүй чухал байхгүй да. Тийм учраас яг ийм юм дээр нь оюун эрдэнийгээ бийч байнга дэмжин цаашид дэмжин түүхийн гэрчлүүлж энэний зөв гэдгийг ярина. Мөн үү? Ард түмний ч гэсэн энийг ялгаж саагалж яг энэ тэмцэлтээр нь бол оюун эрдэнийгээ дэмжээсэй гэж уриалмаар байна. Цаашдаа тэгээд энэ тэмцлээ хийгээд явхаар оюун эрдэнэ маань хүнтэй тэмцэх шатаад аваад асуудалтай тэмцэх шатаад аваад тогтцооны шинжилгээ харин бид нар шиг энэ мөнгө хүлэгчээс салгая. Сагал эрдэнүүдийг гэдэг хүмүүсээс салъя. Банкыг ард түмний банк болгоё. Мөн үү? Долларын эзний колоочтыг арилгаад чөлөөтөө нөгөө геополитикийн нөхцөлөдөө засаад Монгол улс өөрийн гэсэн үндэсний мөнгөний шинэ бодлоготой болъё энэ гэдэг. Тим юм дээр бол харин хамтдах дээр бол тал талаас нь оюун эрдэнэд ухаан сэхэрлийг өгөө шахаад мөн үү? Ингээд нөхцөлдүүлээд тэгээ явах ёстой гэж үздэг учраас л тэр тал дээр бол оюун эрдэнэтэй хамтарч ажиллах, оюун эрдэнэ шүүмжлэх магадгүй зарим үед бол оюун эрдэнэтэй тэмцэх хэрэг гарч магадгүй. Гэхдээ энийг ялгаад яг одоо байж байгаа юм дээр гівгэнт энийг элбэг дөрж юм өсөж гарч ирж тий. Тэгээ би бол өөртөө үнэхээр Монгол дургу үрсэн байхгүй юу. Энэний хүний Монголд хийсэн гайг бол шүү дээ. Бүр хэдэн 100 мянган жилээр хүмүүс дурсах байхгүй юу. Ард түмэн тэнийг биш. Баталгаатай 100 жил 200 жил
Тэгээ 300 400 500 жилийн дараа энэ хүний ямар гай хийснийг улам л их түүх баталгааж болно. Тийм л арчиг хүн байхгүй дээ. Тэ. За баярлалаа. За баярлалаа. Яргүй нойтон сэлбэт. Гар цэвэр бол бие эрүүл. Витагрипин чэсрэн